Сайн мэцхан уу? Өнөөдөр бид герман хэлний цагаан толгой үсгийг сурах болно. За үүн дээр нэмээд герман хэлний үгийг хэрхэн цэвэрхэн дуудах тухай хичээлийг ороод хичээлийн төгсгөл бүгдээрээ хамтдаа нэг текстийг уншиж үзцгээе. За цагаан толгойн үсэг маань англи хэлний үсэгтэй ерөнхийдөө адилхан бичигдэж явдаг, адилхан дуудагдж явдаг зарим нь. За Ээс ахуулаад Z хүртэл ерөнхийдөө англи хэл мэддэг хүмүүс цээжлэхэд ерөнхийдөө амархан байх нь үнэсэг. За гэхдээ дуудлагын дээр нэг ялгаатай зүйл ажиглагддаг. За бүгдээрээ англиар нэг дуудаад үзье. A, B, C, D, E гэж англиэр дуудагддаг бол герман хэлнээр яаж дуудаад үг вэ гэхээр A, B, C, D, E гэж дуудагддаг байна. За ажигласан бол жаахан хатуугаар дуудаж байгаа тийм. Монгол хэлээр ярьдаг бидний хувьд гэх юм бол хатуугаар дуудагдахаар илүү дуудахад амархан бас нэлийн цэвэрхэн дуудлага гарч ирдэг байна гэсэн үг. За тэгэхээр бидний хувьд давуу тал болж байгаа байна. За өсгөнүүдээ эхнээс нь хараад явъя. За А, Б, С, Д. За энэ үсгийг дуудахдаа гэж дуудах нь. За буюу монгол хэлний үсэг дуудаж байгаа юм шиг дуудаад явах нь. Дараагийнх нь F, G. За энэ үсгийг бүгдээрээ G-гээр дуудаж өгөх нь. F, G. Дараагийнх нь H гэж дуудлаггүйгээр хаагаар дуудаж өгөх нь. Хаагаар дуудаж өгөх нь буюу монгол хэлний хээ үсгээр дуудах нь гэсэн үг. За F, G, хаа. Дараагийнх нь E. За энэ үсэг ямар үсэг шиг сонсогдож байна? Яг үнэ үсэг байгааз монгол хэлний үсэг. Англиар I гэж дууддаг бол германаар гэж дуудах нь. Дараагийнх нь J. За энэ үсэг маань яагаар дуудагдаж болдог? Бас ёогоор дуудагдаж болдог байна. За араас нь ямар их шиг ороод ирсэн байгаа. Их шиг нь хатуу зүйлнөөс шалтгаалаад яа эсвэл ёогоор дуудагдаад явдаг байна гэсэн үг. За дахиад дуудъя. F, G, H, I, J. За дараагийн мөрийг харах юм бол K, L, M, N, O. За энийг бол дуудахад амархан байгааз. Дараагийнх нь харах юм бол P, Q, R, Z. Энэ үсгийн тухайд амандаа ус балгаад хоолойгоо зайлж байгаа юм шиг дуу гаргана, авиа гаргана гэсэн үг. Айх гэсэн дуудлага. За гаргахад жаахан хэцүү байх юм бол зүгээр ир үсгээр дуудчих болдог байна. Ир үсгээр. За дараагийнх нь харах юм бол S, T. За дахиад дуудъя. P, Q, R, S, T. За дараагийн үсэг маань U, V, V. За энэ үсгийг монгол хэлэн дээр яг V үсэг дуудаж байгаа юм шиг дуудчихна гэсэн үг байна. V. Дараагийнх нь X, Y. За энэ яагаад ингэж урт нэрлэгддэг вэ гэхээр гурван янзаар дуудагдаж болдог үсэг учраас Y гэж нэрлэдэг байна. За дахиад дуудъя. U, V, V, X, Y. За тэгээд сүүлийн үсэг маань Z. За энийг герман дээр Z гэж нэрлэдэг буюу монгол хэлэн дээр яг C үсэг шиг дуудагдаж явах нь. Царцаа эсвэл цэцэг гэхэд ордог C үсэг шиг. За тэгээд энэ үсэг маань англи хэл мэдсэн хүүхдүүд Z-гээр дуудах нь аюул илбэг байдаг. Тэгэхээр яг нь хатуу C-гээр дуудана гэдгийг анхаарах нь шүү. За энэ хүртэл бидний мэддэг үсгнүүд байлаа. За 4 үсэг байгаа. За эндээс харах юм бол А үсэг явж байна. А үсгэн дээр 2 цэг байгааз 2 цэг. За энэ маань Ааг зөөлрүүлж дуудах шаардлагатай болоод байна. Умлаут буюу 2 цэг аваад ороод ирэхээр. За тэгвэл гэж зөөлрүүлж дуудах нь. Монгол хэлний хос их шиг шиг дуудах нь. За энийг энэс энтэй ерөнхий төсөөлүүлж ойлгож болно. Харин энэ маань үсгэж явж байгаа тийм ээ. За энийг хос их шигээр дуудана гэсэн үг. Дараагийнх нь О үсгэн дээр 2 цэг байгаа. За энийг бүгдээрээ
ой шиг дуудаж болохгүй байх нь. Ой гэх юм бол хитрхи хатуу болчихно. Тэгэхээр гэж дуудах нь. Өө, энэ үгээр бол болохгүй гэсэн тийм ээ. За дараагийнх нь үү үсгэн дээр хоёр цэг буюу умлаад авахаараа үй гэж дуудах нь. Үй буюу үй олон хүмүүс гэж хэлдэг тийм ээ. Тэрэн шиг үй гэж хэлэх нь. Үй. За хамт дахиад нэг дуудъя. Э, ө, үй. За дахиад нэг ө, үй. За сүүлийн үсэг маань SZ гэж нэрлэдэг үсэг. SZ. За энэ үсэг маань монгол хэлэн дээр яг Z үсэг шиг дуудагдаж явдаг байна. SZ-ийн дундуур гэхдээ ерөнхийдөө Z гэдээ ойлгочиход болно гэсэн үг. Z үсгээр. За тэгвэл энийг Z гэж дуудаад бүгдээр харин нэг C гэж дууддаг байна гэсэн үг. A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z, Ä, Ö, Ü, SZ. A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z. Ä, Ö, Ü, SZ. Одоо бүгдээрээ гэр маялны дуудлагын талаар үзэх болно. Хамгийн ихний дуудлага маань хаа үсгийн дуудлага байгаа. Хаа. За хааг хэрхэн дуудах вэ? Үгийн дунд ороод ирсэн байгаа тохиолдолд. Хэрэв игшгийн араас хаа орсон байвал за энэ дээр бүгдээрээ энийг тэмдэглээд авчия. Игшгийн араас гэж юм тийм ээ. Энд дээр жишээ орж ирсэн байгаа игшиг маань үсэг байгаа. Үсэг чинь. За о тий ү гэсэн игшгүүд байгаа тийм үү? Байж болно. За гих мэд игшгүүдийн араас хаа орсон байвал хааг дуудалгүй. За тэгвэл энэ дээр бүгдээрээ энэ хааг дуудаж өгдөг байх нь гэсэн үг. Дуудалгүй харин урд орсон байгаа гişгийг уртаар дуудана гэдэг дүрэн байх нь. За жишээгээ бүгдээр харъя. Жишээ нь г х н. За энийг уншихдаа ген гэж унших нь. Ген. Яагаад ингэж уншиж байгаа вэ гэхээр хаа үсэгний урд үсэг маань явж байгаа тийм үү? За тийм учраас бүгдээрээ гээ уртаар дуудаад харин ард орж ирсэн байгаа хаа дуудагдахгүй байх нь. Дараагийн үгийг харах юм бол В У Х Н Н. За дуудахдаа вүүнэн гэж уншсан байгаа. Хаа байхгүй байгааз хий үсэг сонсогдохгүй байгаа гэсэн үг. За тэгвэл шалтгаан нь урд орж ирсэн о маань уртаар дуудагдаад хаа маань дуудагдахгүй байгаа. Дараагийн үгийг харъя. F A H R N. За дуудахдаа фааган. За тэгвэл хаа маань мөн адил дуудагдахгүйгээр а маань уртаар дуудагдаад фааган гэж сонсогдож байна гэсэн үг. За үүнээр нэмээд энэ үгийг бүгдээрээ үзье. За дөрмээр бодох юм бол гийн араас хаа үсэг маань ороод ирсэн явж байгаа. Гийн араас хаа үсэг маань ороод ирсэн явж байгаа. Тэгвэл яг дөрмийнхаа дагуу бүгдээрээ бодоод үзэх юм бол энэ хоёр энэ үгийг дуудахдаа ан гэж уншин тийм үү? Хаагаа дуудалгүйгээр ан гэж уншина. Тэгвэл энэ удаад бид нэр хааг дуудаж өгдөг байх нь. Шалтгаан нь юу вэ гэхээр gehören гэдэг байгаа маань өөрөө бие даасан үг буюу монгол хэлэн дээр сонсох гэдэг үг байх нь. За тийм учраас энэ hören гэдэг үг маань яг тэр
өөрийнхөө дуудлагаар дуудагдаад явдаг байна. Хэдийгээр урдаа их шиг аваад ороод ирсэн ч гэсэн. За тийм учраас энэ тохиолдолд бүгдээрээ gehören гэж унших нэ. За дараагийн үгийг бүгдээрээ харцгаая. Дуудлагыг харцгаая. Дараагийн дуудлага маань en. En-ийг хэрхэн дуудах вэ? Герман хэлэн дээр бүх үйл өмнүүд нь en төгсгөлтэй байдаг. Монгол хэлэн дээр явах гэж хэлдэг тийм үү? Явах, идэх, уух гэд бүх үйл өмнүүд маань хэ төгсгөлтэй байдаг бол герман хэлэн дээр en төгсгөлтэй байдаг байна. За тэгвэл энэ en-ээр төгссөн одоо өмнүүдийг en-ийг хэрхэн дуудах талаар энэ дээр үзнэ. За үгийн төгсгөлд орсон en-ийг дуудахдаа хэлний үзүүрийн энээр дуудана гэж байна. Монгол хэлний хэлний үзүүрийн энээр. За бүгдээрээ хэлний үзүүрийн эн гэж юу хэлээд байгаа? Хэлний үгийн эн гэж юу хэлээд байгааг бүгдээрээ харьцуулаад харцгаая. За энэ дээр хоёр үг би энэ дээр биччихье. За хамгийн ихний үг нь ан гэдэг үг. Ан. За хэлээд үзээрэй. Ан. Хэлний угт мэдрэгдэж байгааз энэ маань. За энэ болохоор хэлний үгийн эн буюу энэ тохиолдолд бид нэр энэ энээр дууддаг байна гэсэн үг. Харин нар гэд хэлээд үзээрэй. Нар. Нар. Хэлний үзүүр дээр эн чинь мэдрэгдэж байгааз за бид нэр тэгэхээр энэ үсгээр герман хэлний en үгийн төгсгөлд орсон en-ийг дууддаг байна гэсэн үг. За жишээгээ бүгд харцгаая. За өмнөх дуулган дээр гарч ирсэн 3 үг маань орж ирж байгаа. За дахиад нэг дуудаад үзье бүгдээрээ. Ген энэ тийм үү? Ген бол биш. Ген. За дараагийнх нь wohnen. Дараагийнх нь fahren эсвэл fahren гэж уншиж болно. Fahren. За дахиад уншъя. Gehen. Wohnen. Fahren. За дараагийн дуудлага бүгдээ үзье. За энийг гэж герман хэлнээр дуудаадсан тийм үү? Эсвэл эрээр дуудаж болдог гэж хэлж байсан. За тэгвэл энэ үсгийг бүгдээрээ хэрхэн дуудах талаар үзье. За үгийн ихэнд орсон эрийг дуудахдаа үсгийг дуудахдаа монгол хэлний эр үсгээр дуудаж болдог байна. За энийг уншаад үзье. Richtig. За ингэж салгах нь бүгдээрээ үеэр таслаад уншиж болно гэсэн үг. Richtig. За дараагийн үг нь reden. За энэ төгсгөл байгааг харж байгаа хэ? Энэ төгсгөл. За тэгэхээр үзүүрийн энээр дуудаж өгнө. Хэлний үзүүрийн тийм ээ. Reden. За дараагийн хэсгийг харъя. Дараагийн үгийг үгийн дунд орж ирсэн байвал тэгвэл яаж дууддаг вэ гэхээр үгийн дунд орж ирсэн байвал эр эсвэл гээр дуудаж өгдөг байна. Монгол хэлний эр эсвэл гээр дуудаж өгдөг байна гэсэн үг. Хоёр тохиолдол хоёулаа болно. За эхний үгийг бүгдээрээ харъя. Fahren. За эсвэл fahren гэж дуудаж болно. Fahren. За тэгэхээр энэ тохиолдолд эрээр дуудаж болно, мөн гээгээр дуудаж болдог байна. Fahren эсвэл fahren. Дараагийн үгийг харъя. Das Brot. За тэгэхээр үгийн дунд ороод ирсэн байгаа эр үсэг байна тийм үү? Тэрийг эрээр эсвэл гээгээр дуудаж болдог байна гэсэн үг. Аль эвтэйхэн байгаагаараа дуудаж болно гэсэн үг байна. За дараагийнхыг харах юм бол үгийн адагт орсон эрийг хэрхэн дуудах талаар гэдэг үсгийг тийм үү? За энийг монгол хэлний үсгээр дууддаг байна. Агаар. За үгээ харъя. За. Цимма. За энийг бүгдээрээ агаар дуудаад өгчих нь. Цимма. За энэ үсгийг яаж дуудана гэлээ? Цэцэг гэхэд ордог цэгээр дуудаж өгнө гэсэн тийм үү бүгдээрээ. За тэгэхээр Ц И М А. За А гэж дуудаж болно. Эсвэл зүгээр агаар дуудаж болно. Цимма. Дараагийнх нь харъя. А Б
айга. За нийлүүлээд аба, аба. За тэгэхээр энийг шууд аагаар дуудаа явуулчих жаа гэсэн. Дараагийнх нь харъя. Фау, а, тэ, айга. За энийг бас бүгдээрээ шууд аагаар дуудаад явуулчих болно гэсэн үг. За тэгээд дуудах юм бол фата, фата. За өнөөдөр бүгдээрээ хамт дахиад нэг дуудаад үзье. Richtig, richtig. Reden, reden. Дараагийн үгийг харъя. Fahren. Эсвэл fahren. За дараагийн үгийг харъя. Das Brot, das Brot. За адагт орсон тохиолдлыг бүгдээрээ харъя. Zimmer, Zimmer. Дараагийнх нь aber, aber. Дараагийнх нь Vater, Vater. Sehr gut. За одоо хоёр их шиг нийлээд хэрхэн ямар дуудлага гаргаж байгааг бүгдээрээ энэ дээр үзэж явна гэсэн үг. За хамгийн ихнийх нь и болоод эгийн нийлэмжүүд. За и хоёр нийлээд ороод ирэхээр гэдэг дуудлагыг гараад ирж байна гэсэн үг. I. За жишээ нь за энэ дээр болохоор энэ үсгийг үгийн дунд ороод ирэх юм бол энэ хаа үсгийг үгийн дунд ороод ирэх юм бол эгшхийн араас ороод ирэх юм бол дууддаг гэсэн тийм үү. Тэгвэл үгийн ихэнд ороод ирвэл бүгдээрээ нөгөө хи үсгээрээ л дуудаа явчихна гэсэн үг. Хи үсгээрээ. За за хоёр нийлцэн явж байна тийм ээ. Хоёр нийлцэн явж байна. За тэгвэл бүгдээрээ энийг аяар дуудана. За харин энд орж ирсэн байгаа энэ үсгийг бүгдээрээ зээгээр дуудаж өгнө гэж хэлжсэн тийм ээ. Зээгээр. За тэгвэл нийлүүлээд хайзе гэж дуудах нь. За дахиад уншия. Хайзе. За дараагийн үсгийг харах юм бол за энэ маань Ц үсгч явж байгаа тийм ээ. Ц үсгч. За энийг бүгдээрээ В-гээр дуудаж өгнө гэсэн. В. За ингээд игийн нийлэмж А-яар дуудагдах хэвээр. За унших юм бол zwei. Дараагийн үгийг харъя. Д. За Д-гийн араас айг үсгч ороод ирсэн явж байна. Буюу ир үсгч. Энийг үгийн дунд ороод ирсэн байгаа тохиолдолд бүгдээрээ Г-гээр дуудаж болно. Эсвэл ирээр дуудаж болно гэсэн тийм ээ. Тэгэхээр drei гэж унших нь байна. За эсвэл drei гэж хэлж болно. Drei эсвэл drei. За дараагийн үг нь игийн нийлэмж буюу I энэ. За mine. За үзүүрийн инээр хэлний үзүүрийн инээр дуудах мартав. Дараагийнх нь D мөн аяар дуудана. Dein гэж унших нь байна. За бүгдээрээ дахиад нэг хамт дуудаад явъя. Heise, zwei, drei, mein, dein. За тэгвэл энэ хоёрын байрыг сольчих. Энэ хоёрын байрыг нь солиод хоёрын байрыг нь солиод гэж бичье. За энэ англи хэлэн дээр I гэж дуудагдаад байдаг үсгийг бүгдээрээ гээр төсөөлж цээжлэнэ гэж цаанадлага үсэг сурч байхдаа бүгдээрээ үзчихсэн тийм үү. За тэгвэл энэ үсгийн ард үсэг залгаад ороод ирэхээр урт гээр дуудагдаад ороод ирж байгаа гэсэн. Тэгэхээр та нар маань болоод эгийн одоо энэ дуудлагыг цээжилж авахдаа энэ үсгийг гэдэг монгол хэлхийн гэдэг үсэг шүү гэж тогтоочих юм бол хойлохгүй их амар байна. За энийг игээр урт игээр дуудана гэсэн үг. Жишээ нь за feel. За энэ маань fau гэдэг үсгч явж байгаа тийм үү? Fau. За тэгээд feel гэж дуудах нь. Feel. Англи хэл мэддэг хүмүүс маань одоо нэг feel буюу мэдрэх гэдэг үг байдаг тийм ээ. Тэр үг шигээ дуудчих болно гэсэн үг. Feel. Дараагийн үг маань fear. За үгийн төгсгөлд ороод ирсэн байгаа эр үсгийг бүгдээрээ аагаар дуудаа явуулна. Fear. За дараагийн үг нь Z. Дараагийнх нь V. За V үсэг маань явж байна тийм ээ. V.
V гэж дуудах нь. За. За тэгэхээр энэ хоёр үсгийн дуудлага нь I эсвэл E гэж ингэж байрлалаас шалтгаалаад дуудагддаг бахнэ. За дараагийнх нь харъя. За ү, ү хоёрын дуудлага. За энэ хоёрын дуудлага маань яг ижилхэн дуудагдсан байгаа. Ой гэд. Тэгэхээр цагаан толгой үсэг сурж ахт бүгдээрээ үзсэн тийм ээ. Энэ хоёр маань ерөнхийдөө төстэй дуудагдаж явдаг гэж үзчихсэн. Яг тэр утгаараа ерөнхийдөө энэ хоёр үсгийн нийлэмжүүд маань ой гэд ижилхэн дуудагдаж явж ирсэн маа гэсэн үг. За жишээ болгоо бүгдээрээ жишээг харъя. За энэ дээр Deutsch. За энэ хоёр үсгийн нийлэмжийг бүгдээрээ Deutsch гэж унших нь. Deutsch. Deutsch. Дараагийнх нь Freund. Freund. Эр үсэг маань мөн адил үгийн дунд ороод ирсэн байгаа учраас эр эсвэл гээр уншигдаж болно тийм ээ. За тэгээд Freund. Freund. Дараагийн үгийг харъя. За Mäuse. За энийг оёр дуудаад Mäuse. Mäuse. Дараагийнх нь энийг оёр дуудана. За үгийн төгсгөлд ороод ирсэн байгаа эр үсэг хоёр маань явж байна. За тэгвэл бүгдээрээ аагаар дуудаад өгнө тийм ээ. За тэгээд Häuser. Häuser. Häuser гэж дуудах нь. За бүгдээрээ үгээ дахиад нэг дуудаад үзье. Heise. Heise. Zwei. Drei. Mein. Dein. Viel. Vier. Sie. Wie. Дараагийнх нь Deutsch. Deutsch. Freund. Freund. Дараагийнх нь Mäuse. Mäuse. Дараагийнх нь Häuser. Häuser. Одоо бүгдээрээ ямар дуудлагын дүрм үзэх вэ гэхээр CH болоод SCH, TSCH-гийн дуудлагуудыг үзэж байгаа гэсэн. Хамгийн ихний дуудлага маань CH-гийн нийлэмж байгаа. За энэ үсгийг бүгдээрээ үгийн дунд болоод адагт орж ирж байгаа тохиолдолд зөөлөн хээгээр дуудаж өгдөг байна гэсэн. Зөөлөн хээгээр дуудаж өгдөг. За ямар хээгээр вэ гэхээр монгол хэлнээр их багын их шиг дуудаж явна гэсэн. Их гэж зөөлнөр дуудах нь. За жишээг харъя. За энэ дээр и үсэг орж ирээд хээ үсэг ороод ирсэн байна. Тэгвэл энийг бүгдээр их гэж дуудах нь. Их. За дараагийнх нь LACHEN. 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 Дараагийнх нь MI. За юу гэж дуудах вэ? Mich. Mich гэж дуудах нь. Mich. За үгээ дахиад дуудъя. Ich lachen mich. За CH-гийн нийлэмжийг үгийн дунд эсвэл адагт орж ирсэн тохиолдолд зөөлөн хээгээр дуудаж өгдөг бахнэ. Дараагийн үгийг харъя. SCH-гийн нийлэмж. За энийг бүгдээрээ иш үсгээр дуудаж өгдөг бахнэ. За үгийн дунд байна уу, адагт байна уу, эхэнд байна уу хамаагүй ишээр дуудаж өгдөг бахнэ. За эхний жишээ. Tisch. Tisch. За T-I-Ш. Tisch. За монгол хэлэн дээр тийш гэж бас хэлдэг тийм ээ. Тийшээ, ийшээ, тийшээ гэх тийм. За тэрэн шиг дуудах нь. Дараагийнх нь иш, ин, шон. Дараагийнх нь шаблоне. За дараагийнх нь иш, хе, шах гэж дуудах нь. Шах. За дахиад уншъя. Tisch, schon, Schablone, Schach. За дараагийнх нь TSCH-гийн нийлэмж. За энэ дөрвөн гээгүүлэгчийн нийлэмжийг монгол хэлэн дээр ч үсгээр дуудаж өгдөг байна. За жишээ нь д-үгийн нийлэмжийг бүгдээрээ ямар үсгээр дуудаад байлаа? Оёр дуудаж ирсэн тийм үү? Яа тэгвэл
За энийг ой. За харин энийг бүгдээрээ чэгээр дуудах шаардлагатай юм тийм ээ. За тэгвэл Deutsch, Deutschland, Deutschland гэж унших нь. Deutschland. За энэ маань ч үсэг байгаа. Ч үсэг чинь. За энэ болохоор ü-гээр уншиж өгнө гэсэн тийм үү? Ü. Зөвлөнөөр дуудаж өгнө гэсэн. За энэ double S буюу зүгээр S-ээр дуудаад өгч болно. За ингээд tschüss, tschüss, tschüss. За дараагийнх нь. За энийг чэгээр дуудаж өгнө. Энэ хэ үсгч явж гин, энэ иш үсгч явж гин тийм ээ. За бүгдээр бичээе. Ч. За энийг хэгээр уншина. Энийг бүгдээрээ ишээр уншиж явна. За тэгвэл Чехиш, Чехиш, Чехиш гэж унших нь. За өнөөдөр бүгдээрээ дахиад эхнээс нэг уншаад үзье. Ich, их бага их шиг тийм ээ. Ich зөвлөнөр уншина. Ich lachen, lachen дараагийнх нь mich. За ich Tisch, Tisch. Schon, Schablone, дараагийнх нь Schach. Чигийн бодлого Deutschland, дараагийнх нь Tschüss, Tschüss. Дараагийнх нь Tschechisch. За дараагийн бодлого. За нөгөө C үсэг маань явж байна тийм ээ. C, ST, SP. За энийг SZ гэдэг үсэгч явж байгаа. За энэ дөрвөн дуудлагыг бүгдээрээ үзэх юм. Хамгийн ихнийх нь C үсгийг. Энийг хүүхдүүд Z-гээр дуудах тохиолдол маш их байдаг. Тийм учраас энэ дээр тодтогч ингэж орж иж байгаа шүү гэн. За жишээ нь. За энэ үсгийг бүгдээрээ ишээр дуудана гэсэн тийм үү? Энэ маань V үсэгч явж байгаа. За A, R, C. За дунд ороод ирсэн байгаа учраас бүгдээрээ ирээр дуудаж болно эсвэл гээр дуудаж болно. За уншия. Schwarz. За дараагийн үгийг бүгдээрээ харъя. T-A-N-C-E-N. За дуудахдаа tanzen. Үгийн төгсгөлд энэ маань ороод ирсэн байгаа. Хэлний үзүүрийн энээр дуудаж өгөх хэрэгтэй тийм ээ. Tanzen. Дараагийнх нь харъя. Das Zimmer. За цэгээр дуудаж өгсөн байгаа. Das Zimmer. Дараагийн дуудлагыг харъя. SP болоод ST-гийн дуудлага. S-ийн араас гээгүүлэгч орсон тохиолдолд ишээр дуудаж өгдөг байна. Ишээр дуудаж өгдөг. За жишээ нь болохоор P гээгүүлэгч, T гээгүүлэгч орж ирсэн байгаа тохиолдолд ишээр дуудах нэ гэсэн. За жишээг харах юм бол ишп. За энийг бүгдээр ишп гэж дуудах нь. S-ийг ишээр дуудаж өгнө гэсэн шүү дээ тийм ээ. S-ийг ишээр дуудаж өгж байгаа. За энэ хоёрыг нийлүүлээд ишп гэсэн дуудлага гарч ирж байгаа гэсэн үг. Ишп. За sprechen. За эр үсгийг эндээ орж ирсэн ба үсгийг бүгдээрээ ирээр дуудаж болно эсвэл гээгээр дуудаж болно. За харин энд байгаа хээг бүгдээрээ зөөлөн хэгээр дуудах ёстой. Үгийн төгсгөлд орж ирсэн байгаа ийг бүгдээрээ хэлний үзүүрийн ээр дуудах ёстой. За тэгээд дуудлага маань sprechen эсвэл sprechen болж ирнэ гэсэн. За дараагийн үгийг харах юм бол шп. За дахиад шп орж ирж байна тийм ээ. Шп. За тэгээд ра хэ. За дуудаад үзье. Sprache эсвэл Sprache гэгээр дуудана эсвэл ирээр дуудана. Sprache. Genau. За дараагийн сүүлийнх нь SCT бүгдээрээ Z үсгээр дуудаж өгнө гэсэн тийм ээ. Z үсгээр. За дуудлагаа бүгдээр харцгаая. За S-ийн араас гээгүүлэгч буюу T ороод ирсэн байгаа. Тэгвэл энийг бүгдээрээ ишт гэж дуудах нь. Ишт.
Straße, 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 Straße. Дараагийнх нь Heise, Heise. За өгнүүдээ бүгдээрээ хамт удаад явъя. Schwarz, Schwarz. Tanzen, Tanzen. Das Zimmer, das Zimmer. Sprechen, Sprechen. Sprache, Sprache. Дараагийнх нь Straße, Straße. Дараагийнх нь Heise, Heise. За өсөгнүүдээ болоод дуудлагынхаа дүрмүүдийг бүгдээрээ сурсан учраас одоо бүгдээрээ энэ текстийг хамт уншаад үзье. За үгийн төгсгөлд орсон байгаа ирвэн тийм үү? Ир үсэх маань. За тэгэхээр бүгдээрээ энийг аагаар дуудаж явна гэсэн тийм ээ. Аагаар. За тэгэхээр der Samstag Samstag. За ингээд үеэр тасалчин гэсэн үг. Samstag. Der Samstag. Дараагийнх нарыг Ano хүний нэрийн шүү заяа. Ano und за und гэж унших нь. Шинэ. За Ano шинэ хоёр маань хүний нэр байгаа. Ano und Шинэ sind beste. За энэ хоёр үсгийн нийлэмжийг бүгдээрээ ямар үсгээр дуудана гэлээ? Яг нь оёор дуудана гэсэн тийм ээ. Тэгэхээр Freunde, Freunde. За эсвэл ирээр дуудаж болно энийг. Тэгээд Freunde. За өгүүлбэрээ дахиад уншъя. Anno und Shine sind beste Freunde. Дараагийн өгүүлбэрийг харъя. Samstags. За Samstags. Ардаа эсвэсгтэй байгаа. За Samstags gehen. За хаагаа уншиж өгөхгүй тийм ээ. Хаагаа бүгдээр уншиж өгөхгүй. За тэгээд gehen sie in den Park. За өгүүлбэрээ дахиад уншъя. Samstags gehen sie in den Park. Дараагийнх нь харъя. Sie. За S-аараас P-ийг үлэгч ороод ирсэн байгаа. Тэгвэл бүгдээрээ юу гэж уншаад байлаа? Яг үнэ. Ишээр уншиж өгөөдсөн тийм үү? Шп гэж уншаадсан. Шп. За энийг игээр уншина. Spielen Fußball. За ингээд үеэр тасалчин бүгдээрээ энийг зээгээр уншаад өгчин. Fußball. Und за энэ үгийг харсан тийм ээ. Lachen. За цэгээр уншина. Zusammen. Өгүүлбэр хамт уншъя дахиад. Sie spielen Fußball und lachen zusammen. Дараагийнх нь өгүүлбэр. Anno hat einen аяар уншиж өгнө бүгдээрээ. Einen Hund. За дахиад уншъя. Anno hat einen Hund. Дараагийн өгүүлбэр. Яаж унших вүлээ? Аагаар уншина. Der Hund аяар уншина. Heißt эсвэл эсийн дундуур уншина гэсэн тийм ээ. Heißt Rocky. Und за болоод хоёр үсэг, ир үсэг хоёр ч явж байна тийм ээ. Тэгэхээр үгийн төгсгөлд орсон байгаа ир үсэг гэдэг утгаараа энийг бүгдээрээ аагаар уншиж байна. Тэгэхээр ямар дуудлага гарч ирэх вэ гэхээр гэж унших нь. Er ist sehr. За хаагаа дуудахгүй эрийг аагаар дуудчихна. Sehr freundlich. За өгүүлбэрээ дахиад уншъя. Der Hund heißt Rocky und er ist sehr freundlich. За дараагийн өгүүлбэрийг харъя. Nach
nach dem. За SP 2 ороод ирсэн байна. Шир уншина. Spielen nach dem Spielen. За sitzen. За Т, Z хоёр хамт ороод ирсэн багаз. Энийг уншихдаа яаж унших вэ гэхээр үгээр таслах юм бол sitzen гэж уншина гэсэн үг. За энийг жаахан хурдлуулад уншаад явах юм бол Т бараг сонсогддгүй. Тэгэхээр энийг шууд Т-г нь байхгүй Ц-гээр дуудаад байна гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр юу гэж хэлээд байна гэхээр Т, Z хоёрын нийлэмжийг Ц-гээр уншчихад болно гэсэн үг. Яагаад гэвэл энэ хоёр маань үгэнд ороод ирэхээрээ Т нь бараг сонсогддгүй гэсэн үг байна. За тэгээд sitzen, sitzen гэж хэлж болох нь. Sitzen Sie auf der Bank. За und reden. За нөгөө нэг дээрээ хоёр цэгтэй. За зөөлрүүлдэг гэсэн тийм ээ үсгээ. Тэгэхээр ü гэж уншина. Über. За агаар дуудаад өгнө. Über die урт игээр дуудана. Die. За SCH-гийн нийлэмжийг юугаар дуудана гэлээ? Ишээр дуудаж өгнө тийм үү? Тэгэхээр Schule. Schule. За өгүүлбэрээ дахиад уншъя. Nach dem Spielen sitzen sie auf der Bank und reden über die Schule. За дараагийн өгүүлбэр нь Ану mag. За MAG үсэг тийм үү? Тэгэхээр бүгдээрээ mag гэж унших нь. Mag. Ану mag Mathe. Aber. За энийг агаар дуудчихна. Aber шинэ mag. Энийг юу гэж унших вэ? Deutsch. Deutsch. Яг үнэ. За өгүүлбэрээ дахиад уншъя. Ану mag Mathe, aber шинэ mag Deutsch. Дараагийн өгүүлбэр нь Sie essen Kekse und trinken. За энэ үгийг бүгдээрээ үеэр тасалж нь. За харах юм бол трин гэж уншихаар байгааз. За эсвэл г-гээр уншиж болно. Трин. За дунд ороод ирсэн болохоор ир эсвэл г-гээр уншиж бүгдээр болно. Trinken. Одоо хэлний үзүүрийн инээр уншин тийм ээ. Trinken. Saft. За өгүүлбэрээ дахиад уншъя. Sie essen Kekse und trinken Saft. За дараагийн өгүүлбэр нь Am Ende des Tages gehen хаагаад дуудахгүй gehen sie урт игээр дуудана. Nach зөөлөн хээгээр дуудана. Nach. За энэ маань үгийн ихэнд ороод ирсэн байгаа учраас хаагаар дуудаж явна. Үгийн дунд ороод ирсэн ихшгийн ард байгаа тохиолдолд бүгдээрээ дууддаг тийм үү? Тэгэл энэ үгийн ихэнд ороод ирсэн байгаа учраас хаагаар дуудаж явна гэсэн үг. За энэ дээр би тэмдэглээд явчихъя. За энийг хийгээр дуудах нь гэсэн үг. За тэгээд Hause und sagen. За өгүүлбэрээ дахиад уншъя. Am Ende des Tages gehen sie nach Hause und sagen bis nächste Woche. За энэ үгийг бүгдээрээ салгаах юм. За nächste. За ингээд. За nächste гэж дуудаж байгаа ч гэсэн хурдан дуудаад явах юм бол ерөнхийдөө ямар үгтэй төстөө сонсогддог вэ гэхээр англи хэлний next гэдэг үгтэй төстэй одоо дуудагддаг байна гэсэн үг. Яг ижилхэн дуудагдана гэсэн үг. Тэгэхээр next гэж харахад жаахан төвхтэй дуудахад хэцүү байгаадаа бол англи хэлний next гэдэг үгийг санаад next арталт нь залгаад дуудчих нь гэсэн үг. Next genau ингээд. Bis nächste Woche. За дараагийн өгүүлбэр нь Sie freuen. За энэ дээр
үгийн нийлэмжийг бүгдээрээ харж байна. Үгийн нийлэмж буюу ооёор дуудагддаг хэлбэрч орж иж байгаа гэсэн үг. За ирээ гээр эсвэл ирээр дуудаж болно тийм үү? За sie freuen sich immer агаар дуудчихна. Immer auf den за энийг дуудахдаа nächsten Samstag. Nächsten Samstag. За өгүүлбэрээ бүгдээрээ текстээ дахиад эхнээс нь уншаад ирье. За der Samstag. Anno und Schnee sind beste Freunde. Samstags gehen sie in den Park. Sie spielen Fußball und lachen zusammen. Anno hat einen Hund. Der Hund heißt Rocky und er ist sehr freundlich. Nach dem Spielen sitzen sie auf der Bank und reden über die Schule. Anno mag Mathe, aber Schnee mag Deutsch. Sie essen Kekse und trinken Saft. Am Ende des Tages gehen sie nach Hause und sagen bis nächste Woche. Sie freuen sich immer auf den nächsten Samstag. За өнөөдрийн хичээлд хамт байсандаа маш их баярлалаа. Хичээл нь сонирхолтой байсан байхаа гэж найдаж байна. За тэгвэл бүгдээрээ дараагийнхаа хичээл дээр уулзцгаая. Баяр таа.